Удаан хугацааны дараах тамийн аралдаа тавтай морил өмнөх хэсэг дээр дууссан шиг манай хэд манд бөөндөө арлаас зогтоо төлөвлөгөөгөө яриад сууж байдаг. Мен хэлж байгаагаар бол энэ арлаас гарч орох хориотой бол биш, орох гарах зам байт юм элэ. Энд далайд байгаа магсууд нь энд орсон амьтдыг гарахаас нь сэргийлээд хамгаалах зорилготой ба энэ дагаа нэг томоо том хийд байгаа биз. Тэр хийдийнхэн доороор гарах юм бол тэр магсууд нь дайрахгүй байхаар сургуулагдсан юм байна л та. Хамгийн гол асуудал болох хувилгаан үйлдэл нь Мэй болон нөгөө үзмийн ягаа үстэй хүний бүтээгдсэн газар нь байгаа л гин. Дайсныхаа газар руу нэвтрэхэд хугацаа бага байгаа учраас Нинжа болон Габимаро хоёр маань тавуугаа хэрхэн удирдах талаар хичээл заахаар болдог. Нинжа охин маань болохоор өөрийнхөө ашигладаг арга барил буюу тавуугаа удирдан өөрийнхөө оршихуйг дарах аргыг заана. Бүгдийг сургаж байгаадаг бүрчлэн зааж байгаа юм чинь. Харин Габимаро бол цаанч бүр бүтэхгүй л ямарж юм. Ийм амархан хийх юм хийж чадахгүйгээд хүзүүгээ хугалах жишээ. Бүтэн өдөржингөө хачин ч гэмээр энэ сургалтаа үргэлжлүүлээд тэгээд оройн нь бүгдээрээ бөөндөө уулзалтаад нэг юм ярихаар болдог. Таван дотроо нэлээ олон удаа хуваагддаг жишээлбэл шороо, гал, ус, салхи гэх мэтчлэн. Сохор багшийн хэлснээр бүгд өөр өөрсдийн тавааныхаа шинж чанараар хуваагдаа зогссон байгаа. Тэгээд яагаад хуваагдаа зогссон бэ гэхээр энд байгаа элемент тус бүр нь нэг нэгэндээ ивэл болон харш гэж байдаг. Нэг үгээр хэлбэл харш тенсээ самаатайгаа тулалдвал яаж ч хичээсэн алж чадахгүй. Азар Мэй бүх тенсээ самаагийн тавгийнх нь элементийг нь мэдэж байдаг. Эсрэг шинж чанартай бол ялж чадахгүй шууд л зогцсон нь дэргэн. Зогтох зам хайх болон хувилгаа өөрийг хайх хүмүүс гээд хит хэзээ групп болж хуваагдана 3 баг болоод 3 хүнтэй гэж хэлдэг. Мэдээж хувилгаан үрлийг хайхаар явах хүмүүс Габимаро, Самура хүн Нинжа охин явахаар болдог. Учир нь тэдгээр нь бүгдээрээ хурдтай болон тавууг мэдэртэй сайн гэсэн үг. Мэй ч гэсэн арлаас гарахыг хүсдэг. Уг нь бол Мэй өөрөө ч гэсэн эднэрийг ирээгүй байхад арлаас гарах бүрэн дүүрэн боломжтой байсан ч тэгээгүй. Яагаад яваагүй учир нь нөгөө эстагаа сүүлийн удаач болов уулзахыг хүссэн боловч зүрх зориг нь хүрээгүйгээс болоод тэг чадаагүй үүнээсээ болоод хорогдоод байгаа мэлээ. Мэйн энгийн амьдралаар амьдрахыг хүсэж байна гэдэг үг нь эхнэрийнхэн үгийг санагдуулсан учраас Мэй туслахаар болдог. Энэ хүй тенсээ саманаар энэ шар үстэй уулзаа танилцаад байж байдаг. Анх энэ шар үстийг дүүтэй хамт нүдэдсэн тенсээ самаа энд үнэхээр дургүй байдаг. Яалтчгүй хүчтэй болсон байдаг. Энэ тенсээ самаатай бол хаалт үзэхээр л болсон байна. Үзмийн ягаа үстэйч шар үст дээр туршилт хийхээр түүнийг нэг тийшээ дагуулж явна. Шар үстэйч өөрийнхөө тавууд нэлийн дасаад бусдын тавууг харахтаа нэлийн гарамгай болсон байдаг. Тийм дээ чинь урдаа байгаа залууг барахгүйгээр мэдэж байгаа болохоор сул талыг нь хайхаар илүү судлахаар болдог. Тэгээд нэг өрөөнд орж ирсэн айхтар том цэцэг байна. Энэ бол танх гаргадаг цэцгэл гин. Удаан гадаалахад асуудалтай болохоор энэ том ч гэсэн хангалтгүй гэдэг үүнийг сонссон шар үстэйч итгэж өгдөггүй. Тийм болохоор энэ шар үстийн тавууг ашиглаж энийг удаашруулах боломжтой эсхийг нь шалгахаар туршилт хийж байгаа мэлээ. Туршилт нэртэй тамлалт юм уу да. Хайж гаргаж ирснээ чиний биеийн эсхийг ашиглах болно. Угаасаа урагчих юм чи хамаагүй эцтэй гэдэг шар үстэйч арай бодоо зөвшөөрч байгаа нь тэр. Энэ донд манай хийж шөнөөр отолт хийхээр болсон байдаг. Учир нь шөнө цэцэгнүүд удирчдаг учраас тенсээ самааны таван сулардаг л гин. Манай хийдэж бүгдээрээ ярилцаад шөнөөр отолт хийхээр болсон юм байлээ. Габимаро дугийн эхнэрээ удаан хүлээх бодол байхгүй учраас өнөө шөндө харах болно гэд бат шийдсэн байдаг. Дотогш нэвтэрсний дараа улаан гал асаавал буцах, цэнхэр гал асаавал төлөвлөгөөгөө үргэлжлүүлэх ёстой мэлээ. Тэгээд цэнхэр гал аснаар нөгөө хэд маань хөдөлж эхэлнэ. Дотоод ордон бүр тус тусын тенсээ самаагийн бэлтгэл хийдэг орднууд байдаг. Ямар ч тач хувилгаан үрэл бол үзмийн ягаа үстийн ордон дотор байгаа мэн. Огийн тэр үзмийн ягаа үст оройн цагаар өөрийнхөө ордон дотор байдгүй мэнлээ. Тийм болохоор энэ цаг л тохиромжтой гэдэг. Бидний гол зорилго бол яаж ч байсан тенсэндээ тулалдаж болохгүй. Хэрвээ тулалдах юм бол бидний төлөвлөгөө дуусах болно. Оройн цагаар сарны гэрэл ордонлоо тусахгүй учраас газрыг нь яаж болохоо мэддэггүй. Харин үүнийг нь Габимаро тавуугаараа харахаар болдог. Тавуугаа ашиглаж харсныхаа ачаар очих ёстой газраа олж чаддаг ба бошуухан л хөдлөнө. Нинжа охины зааж өгсөн арга барилаар Габимаро Нинжа хоёр маань эдгээр хамгаалагчдыг айгүй амархан буулгаад авдаг ба үүнийг нь харсан Самура охинч өнөөдөр бид энэ алтаас гарч чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй болдог. Ордны гадна ирээд гаднаас нь харахад ямар нэгэн тенсээ самаагийн таван мэдрэгддэггүй ба хаалгаа нээгээд хартал яг үнэндээ тенсээ самаа байж байдаг. Тэгээ зогсохгүй Габимаротой харш болж таарнаа. Яаж мэдчих үү гэд асуусан чинь нэг хүн мэдээлэл өгчихсөн гинэ. Энэ шар үст чинь дүүгийнхаа оронд нөгөө эдийнхаа нэрсийг өгөөд хэдэн хүн аашаа ирж байгааг нь хэлээд мэдээлэл өгсөн байлээ л дээ.
Тэгээд линд нөгөө нинжа охин шиг оршуугаа дараад хүлээгээ сууж байсан юм байна лээ. Нөгөө багийн хэд рүү ч аль хэдийн Тэнсэнүүд оччихсан л гин. Хамгийн ихэнд хэлсэн шиг Тэнсэн самаатай тааралцсанаар энэ төлөвлөгөө дуусгар болж байна. Тэгээд төлөвлөгөө байхгүй зүгээр л зугтах хэрэггүй яах ёстой юм гэд асуусан өөр төлөвлөгөө байгаа л гин. За тэгэхээр ямар ч нэг төлөвлөгөө бол байгаа мэлээ. Б төлөвлөгөө. Өөрт байгаа бүх зүйлээрээ тулалт. Бодохгүй үнэхээр төгс тан гарна. Хүмүүсийг мод болгож хувиргахгүй. Тийм болохоор манай хэдийг айгүй чухал орцоор авч явах гээд байгаа мэлээ. Ерөнхийдөө бол амьд авч унаа л гэсэн үг. Энэ яриагийн сонсоод нэг ч өөрчлөгдөөгүй байгааг анзаарсан Мэй маань угаасаа энэ алаас явах ёстойгоо ойлгоод нөгөө үедээ салах ус хийхээр урагшаа зориулсан алхана. Энэ тэнцээ бол Габимарогийн хувьд тамал гэсэн үг. Гэхдээ нинжа охин маань энэ тэнцээний эсрэг хараш таваатай учраас нэлээд давуу талтай үүнийг нь Габимаро ашиглан гин. Тэгээд тулаан эхлээд манай нинжа охин Габимаро маань нөгөө хоёроо хамгаалаад нэлээд үзэлцэн. Зевсгэн тавуугаа шингээж болох учраас нинжа охин маань аль болох холоос үзэж тавуугаа авах гэж оролдож байгаа мэлээ. Гүй тэгсэн чин энэ Тэнсээ самаач өөрийгөө тавуугаараа бүрхчихсэн нэлээд нэгтэршилтэй учраас ямар ч сул тал байхгүй л гин. Амар нухуул чидснээ нинжа охин руу харангуудаа алив ихэлцгээ гэж хэлдэг. Юу л сэдэд байна да. Бидний яриг сонссон Тэнсээ самаа тавуугаа ашиглаж харангуудаа юу ч өөрчлөгдөөгүй байна да. За яах вэ? Надад ямар ч гэмтэл учруулахгүй байх гэж байгаад нэг сайхан цохиулаад авна. Энэ үед өөрийнхөө ордонд үзмээгаа үүст манай хэдийн нэрийг бариад шатаагаа сууж байдаг. Энэ нэрийг нь шатаагаар нөгөө хэдийнхаа тавууг ямар мөн чанартай дээрээс нь хаана юу хийж байгааг нь мэдэж болд юм байлээ. Зүгээр л ордон дотроосоо энд болж байгаа бүх тулааныг хараад энэ дээр санаа зовох шаардлагагүй, энэ дээр санаа зовох шаардлагатай гэд бодоод сууж байдаг. Ялангуяа Габимарог нэлийн сонирхож байдаг. Таава гэдэг хүний бие доторх физик үзэгдэл гин. Тийм болохоор түүнийг яах хийхээ өөрсдөө шийдэж болдог. Тийм болохоор хэдүүлээ Тэнсэн самаагийн таваг өөрсдийнх нь эсрэг ашиглах болно гинэ. Жинхэнэ утгаараа өөрт байгаа бүхнээрээ тулалдана гэсэн шиг өдийг хүртэл эднэртэй бэлтгэл хийгээд хинээс юу сурсан болгоно бүгдийг нь ашиглаж байдаг. Аль болох дайсныхаа зохилтыг хүлээж авахгүй урсгалаар нь хаагаад байдаг. Тэгсэн ч гэмтэл авсаар л байна. Түүнийг энэ арал дотор орж ирээд тавуугаа ашиглаж сурсныг нь хараад гайхширдаг. Гэхдээ угийн энэ арал ийм зоригтой ч гэсэн ийм амар чадварыг эзэмшсэн байна гэдэг чи яах аргагүй авьяастай байх гэсэн энэ авьяас гэдэг үгийг сонссон Габимаро маань үнэхээр ууралдаг. Яалтчгүй олон хүнээс өлөөслөн байран олж авсан энэ мэдлэгийг авьяас гэх нь хаашаа юм? Габимаро чиний энэ авьяас гэд байгаа зүйл чинь чамайг алахын төлөө бүтээгдсэн зүйл. Тийм болохоор бити өөрийгөө их юмд бод гээд манай энэ хоёр маань ч гэсэн бид хоёр хувилгаан үрлийг хайхаар явлаа. Чи харгалж байж болох уу гэж хэлдэг. Габимароч тэгсэн дэргээд нөгөө хоёроо явуулнаа. Габимаро ахад дайрах гэсэн дахиад л миний таваг ашиглах гэж байна уу гэд тавуугаа сулруулах үед нь манай нинжа охин маань гарч ирээд биеийг нь хоёр хэсэг хуваагаад хаяна. Тэгээд өргөжлүүлээд дайрах гэсэн чинь нөгөө Тэнсэн чинь нөгөө амар балиар хувиралтай орчихдог. Энтэй зэрэгцэн нөгөө хувилгаан үрэлт чинь бүрэл төгс болоод явна. Тэнсэн самаа нэг л дайрахад манай нинжа охин нэлээд амар хүн чарахтаж Габимаро маань нэлээд хол шидэгдчихэн тэр. Энэ хоёр маань гайгүй явж байгаа бололтой нэлээд урагшилчихсан байдаг. Тэр зан Тэнсэн самаа Габимарог алчихгүйхэн шиг аль болох зохиод нэлээд хүнд гэмтэйгээл байдаг. Тавуугийн нэг сул тал бол амин зэгтэй холбоотой учраас аминд хүрэхэд гэмтэлтэй бол ашиглах хэцүү гин. Нөгөө Тэнсэнч нинжа охины маань зөвлөөд ирж байсан Габимаро маань анхаарлыг сарниулдаг. Анхнаасаа Габимаро маань нинжа охиныг хамгаалаад тэгээд тулалдана гэж ярьсан юм лээ. Харин нинжа үүнээс асуугуудаа хоёулаа адилхан биш юм аа. Хэрвээ миний амьдрал аюулд орчих байсан бол би өөрийгөө хамгаалаад зүхтах байсан гэж хэлдэг боловч хөөхий чаваас хүн чанартай юм хойно Габимарог татаад хамгаалтын. Одоо ухарцгай дараа нь боломж олдно гээд түүнийг аваад зүхтаж байх хооронд Тэнсэн самаа гүйцээд ирдэг. Гэхдээ Габимаро маань дахиад л хамгаална. Өөрөө ч гэсэн амин асуудалд орсон тохиолдолд амьд гарахын төлөө орхиод явна гэсэн боловч хамгаалж байгаа нэг л хөөрхөн. Тэнсэн самаагийн төвчээрэнч барагдаж Габимарог амьд аваачихаа оронд зүгээр алхаар шийддэг. Хөөрхий чаваас Габимаро маань нэлээд л төвчлээ. Өөрөө амьд буцаж их нэрийгээ харах ёстой. Тийм болохоор амьдрах ёстой гэж хэлж байсан Габимарогийн одоогийн байгаа байдал цаанаа л нэг гонигтай.
Дууг нь цаана дахиад 2 анги байгаа ч гэсэн миний зав хүрсэнгүү. Тэгээд өнөөдөр 2 ангиа ярьчихъя. Та хэд маань хөөрхөн комбичгүй бол тэгээд би устгахчихна штэ. За тэгээ сайхан аваарай.